Сарлуу төрөвчээрээ даллуул мөнгө сайн цуглардаг гэж нэг хэсэг бүүн болсон. Мөн цахилгаанч хүнийг тог цогтөггүй юм гэж жоок гэж байгаа царгунтлаа ахуулдагтай яг адилхан. Олон нийтэд өөрсдийгөө тулааны урлагийн шилдэг мастер гэж итгүүлээд бүр сүулдэ өөрөө тэрэндээ итгэж автаад улам цаашаа давраад тулааны спортын төрлөөр бэлтгэгдсэн за бүр мэрэгжлийн нөхдүүтэй дивжэн дээр гарч нудраг зүрүүлэх асар тэнэг шийдвэр гаргасан нөлөөлөгчд их байх. Яагаад тэгж байгаа вэ гэхээр олон нийтэд нөлөөсөр байгаад өөрөө бас өөрийнхөө нөлөөлөлд цөм нөлөөлүүлээд эцэс үлд нь ингэж эрүүл мэндээрээ төлөөсөө төлдөг хүмүүсийн тухай энэ дугаар дээр авч үзье. За юу ч гэсэн энэ дугаар эхлэхээс өмнө тулааны 100 дугаар бэлтгэдэг. Таны үзэх дуртай Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов, Илья Топурия. Ер нь хаяа холбог тулаан тэр дундаа UFC ивентүүдийг хаяа шимтэн үздэг залууст энэ сувг яг зориулагдсан. Ер нь бол та гэмт хэрэг болсон явдал, влог болон бусад төрлийн подкастууд гээд олон сувгийг та хаяа сонирхож үздэг бас сонсдог бах. Би ч гэсэн үздэг бас сонсдог. Тэгвэл OK MMA холбог тулааны чиглэлээр контент бэлтгэдэг энэ сувг таны үздэг болон сонсдог сувгийн жагсаалтанд заавал байх ёстой. Учир нь холбог тулааны хөгжил Монгол улсад одоо маш хүчтэй болсон. Та Physical Asia гэдэг нэвтрүүлгийг дэмжиж үздэг шиг Монгол тулаанчид одоо дэлхийн өнцөг булан бүрт яг тэр мэдрэмжийг дахин танд төрүүлж чадна. Харин тэр талаар OK MMA сувг хүүрнэн өгүүлэх болно. Та энэ сувг дээр subscribe дарж өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх ёстой гэдгийг одоо ойлгосон бах. За ингээд эхлэе. За ямар ч л байсан алдарт Брюс Лигийн хэлсэн үг байдаг. Тэр нь юу вэ гэхээр би 1000 цохилт мэддэг хүнээс бол айхгүй. Харин нэг цохилтоо 1000 давтсан хүнээс бол айдаг гэж. Ер нь бол зохиомл бичлэгээр дуу эффект оруулаад эсвэл хурдлуулад за ер нь камерын өнцгийг дайжгүй байрлуулад ч юм уу хүний нүдийг хуураад өнгөчгөн. Тэгвэл Брюс Лигийн хойд дүрмэт олонд нөлөөлж буй солонгос залуу олон хүний нүдийг орой дээр нь гарахгүй цухардан хөдөлгөөнөөр нилээдгүй хандлтын эзэн болоод амжив. Мөн хажуугаар нь боксны спортын гайхалтай тулаанч залуу галзуу боксчин сая Physical Asia-г чимээд өнгөрдөг Manny Pacquiao өөрийн цохилтын хурдыг гайхуулж дагаж ихийг санал болгов. Инээж байгааг нь харахад Pacquiao марзан харагдсан биз. Хинч зохион байгуулсан юм бүүмэд Manny Pacquiao-тэй мэрэгжлийн боксing дивжин дээр тулааны мастер залуу өрсөлдөхөөр хоёр булангаас хонхны дуугаар эрчийг аван хөдлөв. За тэгээд үр дүнг хараад үз. For DKU, what a learning experience this is for him to be able to have the biggest moment of history. Нөгөө бичлэг дээр олон хүний эрүүг мултартал гайхагдж байсан мастер залуу ёстой жинхэнэ цагаан өгзгөө өшөглүүлв. Энэ үед үзэж байсан хүмүүс түүний хурд хүч үнэхээр үнэн байсан эсгэд том эргэлзэж эхэллээ. За тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэлзэгч хэрэггүй болсон юм да. Manny Pacquiao-тэй дивжэн дээр гарч байгаа энэ их асар том зоргийг нь үнэхээр үнэлж байна. Энергийн эмчилгээ, энергийн солилцоо энэ дэлхий дээр хөдөлж байгаа бүх зүйлийг энерги гэдэл нилээдгүй зүйл сонсогдож байсан ч энергийн тулаанч буюу ямар ч контактгүй хүн цохилт хийдэг мастерын талаар сонсож байсан уу? Энэ л дутаж гиндэ. Гэхдээ та интернетээс бичлэг үзээд 2-3 секунд зог тусаж гайхаж байсан байж магадгүй. За тэгвэл энергийн тулаанч гэж олноо хүндэтгсэн нэгэн ир бас өөрийнхөө тархинд үүнийгээ үнэн болтлоо итгэсэн ир тулаанч залуугийн эсрэг өөрийгөө сорж үзэх шийдвэр гаргав. Эхний 1-2 алгадалт тулаанч залууг уурлуулсан бололтой энергийн тулаанч маань өөртөө итгэх гал асуув. Гэхдээ үүнээс цааш будаа. Тулаанч мастер залуу маань зодог тайсан байх уу эсвэл эмнэлэгт твцсэн байх. Всё нормально, не надо. Хятадын бас нэг хуурамч мастер тулаанч. Гэхдээ өмнөх хэдийгэ бодвол биеийнхаа хөгжил гайгүй. Спортлог талдаа ядаж биеийнхаагаа ингэж хөгжүүлчихэд мастер гэж зарлвал хүмүүс бас арай хурдан итгэх нь тодорхой. За гэхдээ бие сайхан хөгжүүлсэн ч буруу салбарт мандан бадрахыг хүсч дээрээс нь зүгээр энгийн нэг хичээлэгчдийг дуудчихгүй. Мута болон кикбоксер мэрэгч гисэн бүр загалмаас эцэг Букавыг тулаанд дуудаж тэнэг үйлдэл болсон юм хог гэж. За хонх дуурсны дараа хуурамч мастер маань 1000 давцсан өшөглөлтөө хийж эхлэв. Дайжгүй шүү. Гэхдээ арай л буруу хоройтой хэсэг рүү оноод байгаа юм. Тэр хэсэг рүү хамаагүй цохиж болдгоо бүгд л мэдмээр. Букав гэхдээ муухай гүргэр инээгээд л 国球并没有很在意。王彦龙非常兴奋啊！
开场就连续的转身动作，但是对于老道的波球来说，并没有什么太好的效果。王彦龙这个战术还是比较对的，开场打对手一个措手不及啊，因为泰拳手都比较慢热。 За тэгээд хэсэг хугацааны дараа Буковын төвчээр алдарч хурдан дуусчихад мөнгө аваад гэртээ харихаар шийдэж довтлогоо хийж эхлэхэд мастер маань санаачлагаараа тулаанд бууж өгсөн юм. Хуурамч мастерын хувьд тэнэг бас зоригтой үйлдэл, харин Буковын хувьд сайхан мөнгө хийж болох ивент болсон юм. 又是连续的转身，但是又踢到了裆部。裁判在警告王彦龙不能。 За тэгвэл бодит байдал руугаа буцаад бууя. Joy Harding гэж дайжгүй амжилттай явж байсан холимог тулаанч залуу сонирхогчийн холимог тулааны төрөлд хийж байгаа 10 дахь тулаан. Энэ тулаанаас өмнө тэр 8 ялалт 1 ялагдaltaй байсан. Харин түүний өрсөлдөгч 1 ялсан, харин 2 дахь тулаанаа хийж байгаа залуу. Ямар ч байсан тулаан ямархуу байдлаар өрнөж байгааг харуул тэр хав илүү бас тулааныг дуусгах боломж нилээдгүй харагдаж байгаа ч тэр өөр зүйл хийхийг илүүд үзв. Тэр нь юу вэ гэхлээр үзэгчдийг хөгжөөх гээд байгаа юм уу? Эсвэл өрсөлдөгч улам шатаах гээд байгаа юм уу? Хэн нэгний муу үзэх гээд байгаа ч юм шиг эсвэл зүгээр далдансаар байгаад хүртэх ёстой шангаа ганган сайхан хүртсэн. Манай монголчуудын хэлдгээр дагнаас болдоггүй даргуураас болдог гэж үг зүгээрчний гараагүй баталгаа энэ байх. To be Michael Jackson, usually at weddings or a house party, but not in the MMA ring. Johan says, can the honourable gentleman give way? And Joe did give way. And now the opposition gets a chance to do some showboating of his own. Well played. Манай монголчуудын хэлдгээр даагнаас биш даргуураас болдгоо гэдэг үг зүгээрчний гараагүй баталгаа бол энэ байх. За буцаад хуурамч мастерын хүн цохилт руугаа оръё. Ер нь хараад байхад энэ балаа хулих маструуд Азийн орнуудад л ихэвчлэн байгаад байх шиг ядаж байхад энэ бичлэгүүд нь интернетээр дүүрэнд харчихнаа бас. За тэгвэл IP Master гэж киног мэднэ биз бас тасархаа уран бүтээл. Тэгвэл тэр кино чинь жинхэнэ утгаараа хятадд болоод өрнсөн юм. Ер нь одоо ч өрнсөөр байж магадгүй. Хятадын холимог тулаанч залуугийн эцсийн зогсох цэг бол бүх хятад хулих маструудыг зодож дуусгах. За ёстой эхнээс нь ангуучилж ихэсэндээ балаач нь эхний 1-2-ыг нь дуусгаад л эднэр чинь худлаа юм байна гэд хайчихгүй. Өөрөөсөө хамаагүй хөгшин хүмүүсийг эмнэлэгт хэвттэл зодоод энэ бас чихэн хийтэйгаар. За тэрний нэг бичлэгээс иш татаад үзвэл Shaolin-ийн Monkey Style мастертай хийсэн. Then he clearly demonstrated what Xu Xiaodong does to every fake master who crosses his path. In the end, Xu Xiaodong brutally destroyed the clown and showed him what real pain feels like. Тэрний дараагийн бай бол бас хятадын тулааны урлагийн мастер. За Tai Chi мастер багш маань MMA тулаанч эсрэг тисэж чадах болов. Тулаа эхлэхэд хизээний сурцтай хуурамч мастерын ангууч холимог тулаанч тийм ч их яарсангүй. Мастер багшийн нэр хүндийг бодсон уу яасан баг зэрэг хүлээцтэй байв. Тэр хооронд Tai Chi мастер багш түүний биед сайхан массаж хийж өгч байлаа. За ингээд төгсгөл дээр нэх яриад байх чим алга. After which, he made the fake master meditate in a horizontal position. In the end, Xu Xiaodong brutally beat the fool, publicly exposing the fake master for what he truly was. Бас нэг хуурамч мастер боксчин залуугийн эсрэг өөрийгөө сорж үзв. Харин боксчин залуу яасан юм байгаа нэг гараа ардаа аваад зөвхөн өрөөсөн гараараа тулалдаж эхлэв. However, after the bell rang, it became clear that the clown wouldn't just lose the fight, but would be brutally humiliated. His opponent chose to use only one hand to demonstrate the utter worthlessness of the fake master. Yet despite this, he easily destroyed the Harlequin with just his left hand.
Even the referee couldn't save the clown from the inevitable punishment. 太极选手是没有带。Брюсийг шүтэн бишрэгч өөрийгөө хойд дүрнэ гэж тодорхойлсон ахгүй бас нэг тулаан хийх шийдвэр гаргав. Гэхдээ тэр түүний хувцсыг өмсвөл түүний хүч чадал өөрт нь ирнэ гэж төсөөлсөн бололтой. За тэгээд үр дүн тодорхой. He was started running from his opponent like a Mexican fleeing immigration officers, but the real fighter wasn't about to let his prey go, and in the end sent that fake Bruce Lee straight into another dimension. За басны хөлөх мастер хувцсны загвар бичиг үсэг царайнаас нь харахад манай урд хөршийн тулааны мастер юм шиг. Гэхдээ өмнө үздэг энерги мастер ямар ч контактгүй хүн цохилт хийдэг гарыг бодвол бас арай бодтой. Гэхдээ өдийн насны мастер маань яг л физикл тулааны спортоор бэлтгэл хийдэг үнтэй олон нийтийн өмнө зодтолтохоор гарч ирсэн гэдэгт зоргийг нь үнэлмээр ч юм шиг нэг тийм сонио эвгүүл байна. In the end, the real fighter sent the fake master straight into Morpheus's realm. За тэгвэл ямар ч контактгүй цэвэр энерги мастеруудын сүрдэм гайхан үзүүлбэр олон хүний анхаарлыг татаж асар их нэр хүндтэй болж эхэллээ. Физикийн хуулийг зөрчиж тулалддаг тулаанчдын асар их гайхалтай хүч чадлын нууц нь юу болохыг тухайн цаг үед хэн ч олж мэдэхгүй байлаа. Гэхдээ энергийн тулаанчтай энгийн бэлтгэл хийдэг залуу дивжэн дээр гарах хүртэл тэд асар өндөр нэр хүндээ хадгалсаар байсан юм. Саманта яг одоо анхны удаа зөвхөн энерги болон дуу авианы хүч чадлыг ашиглаж надад хүнд цохилтын туршилт хийх гэж байна. Тэгвэл дуу аваа болон контактын мастер амьдралдаа хулганы хамраас ч цус гаргаж байгаагүй бро маань тулааны спортоор хичээлдэг залуутаа дивжэн дээр гарав. Тулаан ихэлсний дараа энерги мастер маань жинхэнэ физикл контакт өвдөлт гэж юу байдгийг биеэрээ мэдэрч эхлэв. Master's confidence in his imagined greatness. Эцэс үлдэн түүн тулааны спорт бодит байдал дээр ямар байдгийг мэдрүүлж дахиж галаар наадахгүй байх том сургамжийг өгсөн юм. За энэ удаагийн дугаар нэг иймэрхүү байлаа. Бусдын тархийг угааж ямар ч боломжгүй зүйлийг бусдад жинхэнэ гайхамшиг юм шиг итгүүлж чадсан. Эдгээр дүр эсгэгчдийг яагаад ч буруутгах аргагүй. Яагаад гэвэл чадаж байгаа юмд дарга байхгүй. Харин ч яаж тэдгээр хүмүүсийн тархийг ингэж угааж чадсан асар их авьяасаас нь суралцмаар. Гэхдээ л үннээр явах юм бол үхэр тэргээр туулаа гүцдэг шүү дээ. За ер нь нэг иймэрхүү. Ер нь бол энэ сувг холимог тулааны чиглэлээр тасархай контентуудыг бэлтгэдэг. Гэхдээ хаяа бас дүү нарынхаа хүсэлтийг хүлээж авна. Энэ дугаар бол тэдний хүссэн хүсэлтүүдийн нэг байлаа. За ингээд та дугаараа үзэж дууссан бол мэдээж subscribe товчон дээрээ дараад Oki MMA галзуу сувгийг өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх. Сувг маань нэрэ 60,000 subscribe хүрсэн. Та бүхэндээ маш их баярлаж байгаа. Одоо ингээ хэдүүлээ баг багаар 100,000 руу ойртсоор байна. Та бүхэн маань харин үргэлжлүүлээд дараад байгаарай. Учир нь таны үздэг сувгууд дотор Монголд зөвхөн тулааны спортын чиглэлээр дагнаж бичлэг хийдэг энэ сувг зайлшгүй байх шаардлагатай гэдгийг дахиад хэлчихье. За ингээд арай хитэрчлээ. Ингээд хэдүүлээ дараагийн галзуу бичлэг хүртэл түр баяртай бай. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the... You have one shot on stage, what you got to play. Generic drops for days, still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying you fame? I'm fucking on, I'm killing it with this song. You haters can sing along or go back where you belong. Yeah, there's nothing wrong with giving up, moving on. Cause I took your girl to prom, she can't help but sing this song. Till the lights go out, till my legs give out.